нөхцөл байдлыг улам мэрэгтэй болгож Инновэ гэр бүлийн Эрикагийн ах хүртэл анхан шатны жигцэнсэн хүсэлт гаргажээ. Яг одоо профессор Перисийн төрөвдүүлэгч сүнсний лабиринт шидийг шууд нэвтэрч чадсныг онцгойлон сонирхож байв. Энэ нь хүмүүсийн мэдрэлийг төрөвдүүлж замаа алдахад хүрэгдэг барьер юм. Энэ бол анхан шатны шид ч гэсэн мэдлэхгүй оюутан үнийг мэдрэх бүр цаашлаад нэвтрэн гарах боломжгүй байх ёстой. Профессор 2 дахь шалгалт хэвчнийг зарлав. Оюутнууд хордноосоо хамаарч дүн авах бөгөөд барьерийг эвтэн цэвэр манаа гаргаж авах ёстой. Эрика сэтгэл үлдээх хичээсэн нэгэн хүн хамгийн түрүүнд дурах шалхав. Барьер нь Aalzны торны хэлбэртэй бөгөөд төвдөн тор дагуу урс манаг мэдэрдэг Aalz байв. Aalz Амидуга цагт тор нь хязгааргүй нөхөөс иргэн. Хүү бүх томьёог өөрийн манагаар хүрээлэх хичээн нацалсан ч үүнийг хийх манагийн нөөц нь хүрэлцэнгүй. Тэр эцэст нь 2 минут 23 секундэд дэвтэж профессороос хурдан нэмэрэ гэсэн хүйтэн үнхий аваа. Бусад хэд хэдэн оюутан орсны дараа Эрикагийн ээлж ирэв. Тэрээр барьерийг хэвхэн секундэд задулж харж ясан хүмүүсийг гайхшруулав. Тэрээр тэнхим ихээ шидэд төгсөгч байгаад ямар нэгэн шалтгаан бий. Профессор Пери түн стандартын задлахаар нь 2 секундээр хурдан байх боломжтой сануулхад охин үнийг санаа гэж амжав. Эцэст нь Синий ээлж ирлээ. Анхны харцаар профессор түүнийг нэрээд энгийн залуу гэж бодов. Тэр барьерийг сандаран задлахын орон чимээгүй зогсож түнзүү ширтэн. Бусад оюутнууд шивэр авах хийлцэж түүний аргыг сэжигж тэгв. Манай залуу зүгээр ч нэг шидлүү хараагүй байлаа. Тэрээр барьерийн бүтцэнд хүнд бэхэн чулуутай том ихэн болохыг ойлгож байв. Энэхүү барьер нь хөдөр шиг өөрийгөө засаж хивэндээ ордог байв. Чулууг давтахын тулд тарцааг нь төгс тохируулан бүх цогцлын нэг нь зэрэг өгөхсээр тэр ойлгов. Тэр хитрхийг цар зарцаасан тул профессор тэрчээр алдаж хэвлэв. Гэвч Эрика дуурч профессороос түүнийг дуусгахыг зөвшөөрөхийг хүсв. Сивэн гүн бодж давтжээ. Хэрв тэр хүнд бэхэн чулуунд хоримтлагдсан цавхалтыг ингэж барьж чадвал үүнийг бүрэн эзэмшиж чадна. Гэнтхэн тэрээр барьерийг маш хурдан задаж орхив. Сэхүүн 7-оос дээш минут зарцуулсан тул таслах нь огт таасангүй. Гэвч профессор илүү дээр зүйлийг мэдэж байв. Ажиглах цаг хэрэггүй байв. Дараагийн удаа сэхүүний барьерийг харвал шууд таршин зөөрч сүдэх болно. Манай залуу зүгээр ч нэг шидийг эвдээгүй байв. Тэр үнийг сар мужуулах шин томьёог зохиож өгчээ. Профессор Сэний шидэд урсгийг тархиныхаа ур чадвартай хослуулж эхэлбэл ямар шууд омогцжсэн хийхийг бодон гайхширан үлджээ. Манай залуу баатрийн төсний материал дээр дунд шатны тархины арга ашиглах хүсэлт гаргажээ. Үүнээс үүдэн захиргааны ажилтнууд аюулгүй байдлын дүрм заашгийн дагуу тодорхой ажлыг хянах шаардлагатай хэд хэдэн профессорууд руу захим зарилж ирээ. Ажилтнууд Сэнд хэдэн хүсэж ирэхийг гайхаж байсан ч түүний хэн хаяг хүссэн профессоруудын хүсэлт араасаа цовроход шоконд оров. Эсвэргээрээ хансын хичээлийг хэн хар нэгч хүн хүсэлт гаргасангүй. 2 дугаар байранд орсон нь түүнд нэлээд хүнд тассан бололтой. Тэрээр хинэгчээ сонгохоор жагсаалтыг хартаж дэндээ өөрөө түүний ажлыг харахаар хүсэлт гаргасныг хараад мэдсэн гайхав. Тиймээс улаан өст бүсгүй одоо тэнд байгаа юм. Чадварыг нь ажиглан засахад Сэм одоо энэ зэсүүдээр үнэхээр хичээж ажиллах хэрэгтэй боллоо хэмээн тоглоом хийв. Одоо тэр эцэст нь хүнд бэхэн чулуу татхад бэлэн болов. Тэр нэгдүгээр алхмаар эхэллээ. Материалыг боловсруулж холон арга байдагч тэр хамгийн нарийн төвхтэй харанхуй хөшгийн аргыг сонгов. Тэрээр бохирдлыг ажиллахын тулд чулууг харанхуй орон зайд байрлуулахад манай цохид бохирдол нь ус шиг урсан тарав. Энэ арга нь чулууны хэмжээ багасгах боловч цэвэр шилжийг нь асар ихээр нэмэгдүүлдэг. Энэ нь практикт материалын бүрэн бүтэн шинжилэлт юм. Тэрээр нэг харьцан 40 харьцааг ашиглахаар шийдэв. Учир нь үүнээс цааш багасгах чанар нь дийдэхгүй. Дараа нь 2 дугаар алхам байна. Тэрээр хөрөн улаан галаар манайг урсган хамгийн төхөөрөмжтэй зэрлэг газ гихч галыг шүүн авлаа. Энэхүү тусгай гал нөөцсөн цагаасан ихний температураа яг хിവэр хад болдог өвөрмөд шин чанартай. Үүнийг бэлэн болгоод тэрээр жинхэнэ давт хажигтай оров. Тэрээр зэрлэг галаар ороасан болохоор чулууг татаж эхлэв. Үүнийг гол төлхөр нь металлын гажиг галын шин чанартай. Төгс тарих хүртэл зогсгүй байх явдал юм. Түүнийг галтай ажиллахыг харан Динжо түүнийг халуун даргалаатай байлаач өвдөлтийг хэрхэн ингэж таахгүй байж чадаж байгааг ахав. Тэр ийм сайн болохын тулд өөрөөсөө ямар их зүйлийг зэрлээсэлсэн бол гэж өөрөөсөө асуухад хүрв. Хэмнэлттэй цавчлтын дунд 4 цаг хар ичээрээ өнгөрлөө. Динжо бүр зүрмж хэвсэн ч чулууны шин чанар эцэст нь хязгаартай хүрв. Энэ нь галыг шингээж эхэлж, материал нь өөрчлөгдөж эхэллээ. Гажиг нь эцэст нь арилж 3 дугаар алхам амжилттай дуусав. Одоо Синэн боловсруулсан бэхэн чулууг хайрлуулж бич гисэн хивэндээ цутгахаар хөдлөв. Процессын энэ хэсэгт ямар ч хэвлэх эсвэл татах шаардлагагүй. Учир нь материалын шин чанар нь хивэн дотор харах үед байгалийн замаар өөрчлөгддөг. Түүний ажиллахыг хараад Динжо хүртэл түүний үзүүлж буй техникүүдэд азмаар тархив. Тэрээр 4 дугаар алхам руу шижиж хүнд бэхэн чулууны өөрчлөлтийг барьер задлах томьёотой ижилсэлв. Тэрхүү хоромхоо хугацаанд тэрээр манагийн хичээх бүтээ эцсийн бүтээгдэхүүн болох бэхэн Aalzны бөгөөж гарч ирэхэд өрөө дижбэж дөргөө. Тэрээр материалын бүх боломжийг бүрэн нээж чадаагүй байгаач түүний нээсэн шинэ боломжууд нь гарцаагүй дэд зэрэгнийг байлаа. Бүтээлийнхээ хамт тэрээр хар сүнсний утас хэмээх шин ур чадварын түвшингээ ахиулав. Тэрээр богоогчны үзүүлэлтийг шалгаж байна.
Энэ бол эзэмшигчийн манайг сорч хэрэг манай агууснаас хамаарч жин нэмэгддэг дунд чанарын хоор зэрэглэлийн эззүүс байлаа. Хамгийн гол нь энэ нь түүнд тесрэх бүч ур чадварыг ашиглах боломж олгоно. Ажил амжилттай болсон ч бэлэн болсон зүйлийг харсан улаан өст дингийн гэд дахин хонхолцож тэрээр эцсэндээ ойрт нэвтэж харав. Резонансын үзэгдлийг биширсэн сэхүүн энэ нь одоохондоо тийм ч хүчтэй биш ч цаашид зүү ашиглаж сэтийн төлөө авах боломжтой хийв. Тэрээр өөртөө төсөлсөн түнд идэх бүрэн хоёрдуулах хүч чадаагүй дэ хүчтэв. Тиймээс оронд нь бугуурчны үйлдвэрлэлийг санал болгов. Тэрээр үнийг ам зайлагч шиг амтхан эдэнгээ шарсан үрмэг шиг амт хөдөж байгааг хэлв. Сэхүүн өөрийгөө далд ухамсартаа түүний онцгой амтан тарвагч юм хийдэг зуршигтай болов гэж бодоход хүрв. Гэхдээ энэ нь тэдний холбооны түвшин маш сайн нэмэгдүүлжсэн тул тэр дургуйтсангүй. Тэрээр жинхэнэ их хөв нь байсаар байтал хаягтлагдж байгаадаа харамсаж байгаагаад орчлаа. Тэгээд түүний сэлэн болон хойг хөдөлтөж авах санал руугаа буцаж оров. Сэхүүн зархтаа бэлэн биш хിവэр байв. Түүнд удахгүй болох эсрэн төрөнгөлийн хичээл эдгээр нь хэрэгтэй байлаа. Бас дээр нь тэрээр одоохондоо түүнийг үсгэлэн байх хэрэгтэйг мэдж байв. Тэрээр дараа нь зөвхөн түүнд зориулсан зүйл хийж өгөхөөр амжихад тэрээр тэсэн ядан хүлээж байгаа нэлт байв. Ажил дуусмагт тэрээр ажилтнаа цэвэрлэгээ хийх тул түүнийг явж болно гэж хэлв. Гэвч чадрын сэхүүнийг эцэст нь ялж тэрээр өнөө. Тэрээр чин сэтгэлээсээ сандарсан ч тэрээр олон цагийн дархны ажил түүний төсвэрийг барсантай холбон таасангүй. Тэрээр түүнийг дотор байранд нь хүргэж өгөхийг санал болгоод өндрөө сайдгийн асуув. Түүнийг үгүй гэж хэлэхэд тэр түүнийг тэрэн агарт өндөрт өсрөв. Түүний дөнгөж сая эзэн хаягдлууд нь түүнд мэдэгдэхүй зүй чаглын нэмэгдэж өгчээ. Нисэж байхдаа сэхүүн өмнөх амьдралтайгаар харьцуулахад зүйлс ямар их өөрчлөгдсөнийг эргцүүлв. Энэ хооронд академийн өөр нэг газар Эрика түүнд өөрчлөхийг нь яг яаж өгөх талаар бодон хүлээсээр байв. Бабел академийн нийгэмжийн сайд хэдийнэ шогож хэлжээ. Эрика сэхүүнийг хүлээж боловсруулах хэрэгцээний урд 3 цаг зөксөж явах үеийн зэрэг хинэгийг нийлсэн байв. Сэтгэгчийн хэсэгт янз бүрийн таамаглалууд дүүрсэн байв. Ихэнх хүмүүс түүнийг манай залуу хүлээж байгаа гэдэгт итгэвчтэй байлаа. Сэхүү нийтлэлийг хараад хэрэг нь үнэхээр чухал бол тэр түүнийг өдөхгүй дахин хайж авсан биз гэж бодов. Яг одоо түүнд илүү том асуудлууд байлаа. Верт зэвсгийн ойлголт хичээлийг хариуцдаг профессор Рикардо Масэдрийг тэсчтэй мэдээгээд хэлв. Тэрээр ангийнханд шууд сургуулийн төлөө яв гэж хэлээд хамгийн сүүлд ирсэн хүний гүйлтийн замаар 20 тойрог гүйх ялаар шийтгэн гэв. Анги бүхэлдээ сургуулийн талбай руу хараалгаж манай цаашдаа үүнийг онлайн хичээл байх ёстой байсан юм биш үү гэж гайхад хүрв. Харамсалтай надогийн үзүүлэлт дээрээс хүн хамгийн сүүлд ирж 20 тойрог гүйх шийтгэж авлаа. Түүнийг гүйж яхад профессор түүнийг харж ийм баг төсвөртэй хүн яаж дунд шатны дархны ажил хийж чадсныг гайхаж байв. Анги байранда орсны дараа профессор зэвсгийн ойлголт хичээл нь анх онлайн хичээл байсан гэсэн хүний тамгийг батлаа. Гэрч галан сэлэнд анчид сүүлийн үед гарч ирсэнтэй холбогдуулна. Тэд сургалтын арга барилаа өөрчилжээ. Эдгээр анчид нь Баатар зэрэглэлийн буюу түүнээс дээш галан атрибутыг сэлэн дарахж чадах дахнуудыг тусгайлан барьдаг. Тус сурагчид бие махбодын хувьд бэлтгэлтэй байх нь амьд үлдэх асуудал болжээ. Өмнөх амьдралд нь тэрхүү хэрэг шийдэгдээгүй тайлбарлагдшгүй нууц хэвээр үүссэн. Профессор тайлбараа үргэлжлүүлэн сурагчид бие хамгаалахад бэлтгэх үүднээс хичээлийг биеийн дадлага руу шилжүүлж байгаа хийв. Зөрсөн зэвсгийн мөн чанарыг сурцахын хажуугаар гинтийн харцлагаас амьд үлдэхэд сурцах явдал юм. Сэхүүн боломжтой байх хэрэгтэйгээ ухаарч эхний алхам нь цэвэр төсвөрөө нэмэгдүүлэх явдал гэж шийдэв. Үүнд хүрэхийн тулд тэр шин бугуур чам маань хадгалахад ашигласан бөгөөд энэ архан түүний дундаж үзүүлэлтийг 5 оноогоор нэмэхэд төслөв. Энэ горимо барьснаар нэгдүгээр курсынхаа төгсгөлд биеийн талаанд бэлэн болно гэж тэр найдаж байлаа. Профессор эцэст нь түүнийг дуудаж шийтгэлийн гүйлтийг нь тосгов. Багш түүний сэлэмний ур чадварыг хідэн энгийн далайлтаар үнэхийн тулд манай залуу сэлэм атгууллаа. Зэвсгийг хараад сэхүүн бугуурчны нэмэлтчин болон манай сорчтын түүний хөдөлгөөний хүнд болгоно гэдгийг мэдж байв. Өмнөх амьдралаасаа улбаатай техник нь маш сайжирсан ч тэрээр цагтыг гүйцэтгэх шийдэв. Харж буй бусад сурагчдад түүний хөдөлгөөний дүү удаан нозорсон харагдаж байлаа. Профессор эхэндээ сэхүүний сэлэм чиглэлээ мэдж ах шиг байгаач гүйцэтгэгч нь яарав. Хүч чадалгүй байна гэж тэмдэглэв. Тэр тулаан руу орохоос өмнө шүүмжлэр хэлэхээр бэлтгэж байв. Сэхүүний дараагийн хөдөлгөөн түүнийг таг гацав. Гинтийн гяс хийсэн хөдөлгөөнөөр тэр сэхмээ залж эрийг нь багшийнхаа холоод шууд толгов. Эрт цочирдсан байс түнд им өндөр түвшний техник хэн заасныг асуув. Өмнөх амьдралынх нь багш тэр хөөхийн маягийг дөнгөж 10 минутанд зохиосон гэж хийж байсныг санаа сэхүү хэцүү байдалд оров. Тэр хүн үнэндээ дархны төлбөрөө төлж чадахгүй хаасан үйлчлүүлэгчээсэн бөгөөд оронд нь энэ техникээр төлбөрөө хийсэн. Сэхүүн интернетээс бичлэг үзэл сурцсан гэж хурдан шилпан зөхөө. Хүүгийн төрхийн авиасыг гайхан биширсэн майс түүнийг урагт жинхэнэ утгаар нь суралцах сонирхолтой эсхийг асууж Акарковт хоёрыг биеийн хяналтын жигцийн тодорхойлолт захидлыг бичлэн бичиж өгөх амлав. Сэхүүн тэр өдрийн үдээс хойш Акарков дээр ингэж ирсэн юм. Тэнд тэр өмнөх амьдралынхаа нэгэн хүнийг танив. Тэр бол хичээл заал хойг гуусан шалгуу формат сурагчийг цааш нь төлөх гэж хичээж буй нэгэн залуу байв. Өмнөх амьдралд нь энэ хүн сэлэмсэтгэгч Мамансу гэгддэг. Зодов тайлсан эсэргхийн Баатар бөгөөд ангын мөрчлөлөгч байсан. Эцэст нь мөрөдөө тоглоом. Ахаар амьдарсан тэр хүн анханасаа профессор байсан. Сэхүүн гэхэд бэрх байв. Өөр нэг сурагч ойртон ирхийг хараад профессор
профессор бүр ч илүү уурсав. Сихүн өөрийгөө танилцуулж профессор Рикардогийн тодорхойлтыг дурдлаа. Байсан Жек ярианд орсон. Сихүнийг энэ жижигэн боловсруулах хилцэн шилдэг төгсөгч гэдгийг профессорт мэдэрдэв. Цоол хэрэгмийг нь үл харгалзсан профессор манай залууг анхны харцаар нэрээ дундаж харагдаж байна гэж бодов. Шалгал формат шаргал ус соргчаас нэгмсэн сархын тулд профессор сэрж санал босгов. Шаргал ус залуу шав болон орхойг өсвөл Сихүнийг ялах ёстой. Хамгийн ихэнд цохилт өгч чадсан нь ялагч болно гэж тэр зарлав. Тэмцээн ихэлж шаргал ус сорогч шууд Сихүн лүү дайрав. Профессор анхааралтай ажиглаж Сихүнийг хачин тавин байгааг анзаарав. Тэрээр манай залуу биеийнхээ бүх чангалыг салгаж уян тантан байдлаа дээд зэгт нь хүргэж байгааг ухаарсан бөгөөд энэ нь цохоос илүүтэй байж таарч байгааг харуулж байв. Профессорын хувьд энэ тэмцээн ихэндээ үзэхэд тийм ч сонирхолтой биш юм шиг санагдав. Хоёр өрсөлдөгч ойртоход шаргал ус залуу давуу талтай мэт харагдаж хамаг хүчээрээ түүнийг ухрав. Гэвч манай баатар нэг алхмын мөрд байлаа. Тэрээр шийдвэрлэж хагшинд хүндийн хүчийг өдөр танд тесрэх бүжиг идэвхжүүлв. Нүд ирмхийн зуурт Сихүн аргишаа онов. Гэвч шаргал ус залуу түүний дээгүүр дайрахтаа гайхаж хоцров. Сихүн бужинан дунд сурагчийн хамрыг хөхрөөж амтсан бөгөөд би арай хортон байв уу? Химэн тавнаар асуув. Довтлохог харсан профессор хэлэх үгүй болов. Тэрээр дуутай болж үзүүлбэр дуусныг хэлээд залуу ялагдсан тул Жек хичээл заах боломжгүй тэмдэглэв. Гэвч зантай Сихүн өөрөө Жекийг ясан тул профессор одоо шаргал ус залууд хичээл заах үүрэгтэй гэж заав. Энэ шахалтан накар кофеин шилдэг төгсөгчийг дараханд ялагдах нь үнэхээр өрөвдөлтэй зүйл гэдгийг багшид хүлээн зөвшөөрөв. Тэр дургуутсан Жек хичээл заахыг зөвшөөрч дараа нь хуваар явуулах хаамсан бөгөөд энэ нь ялагдсан ч залуугийн царайг гэрдүүлж ирэв. Залуу талхагсны дараа профессор Сихүнтэй ганцаарчлан ярилцахын тулд түүнийг явуулав. Тэд ганцаараа үлдмэс профессор Сихүний профессор Рикардод үзүүлсэн техникийг харахыг шаардав. Тэр өрөвч Тэмүүжин сэлмээ далайсан ч нүд ирмхийн зурт профессор түүнээс ясхийг мултлав. Тэрээр уг техник нь анхны харцаар алах техник гэдгийг тайлбарлав. Энэ нь асар их боломжтой. Гэвч Сихүний гүйцэтгэл маш тодорхой тул жинхэнэ сэлэмжний эсрэг хэрэггүй. Тэрээр ийм үр чадвар эзэмшүүлсэн хүний эсийг хоголохойсон гэж хэлв. Профессор өөрөө ирээдүйд үүний бүтээх хүн гэдгийг мэдэхгүй байв. Үүнээс үл хамааран тэр Сихүнд ийм үр чадварыг дэмжих зүг биеийн сөрөг бий болгоход тусгай санал болгов. Манай залуу альбан гисэр хичээлд нь бүртгүүлж тарлаа. Түүнийг явахад профессор залуу өөрийгөө арай хит өндрөөр үнэлж гэн гэж бодхоос өөр аргагүй төрөв. Гадаа Жек түүнийг гүйцэж ирээд Эрикагийн түнд өгөхийг хүссэн яг тэр урилгыг картооч хөө. Энэ бол нэр хүндтэй цогцолж босох навдс руу хийсэн урилга байлаа. Тэд бол элитгэр бүжин кадетууд байв. Сихүн таныг ирдэж байсан ч Жек багшид шаг авахд нь тусаасны талархаш хэмээн шаардав. Тэнхим рүүгээ буцах замдаа Сихүн хуваараа тооцоолж үзлээ. Хаашд бүтээх болон бие залах тасрах мэрэгчлээ тэрээр өөрийн тэнхимээс дахин нэг туслах мэрэгжил сонгохоор шийдэв. Тэр алхими болон нийт бичлэгийн хооронд сонголтоо тунгаан бодлоо. Яг энэ үед шин дүр гарч ирэв. Одон шиг гэж арчсан нүдтэй нэг нөхөн түүний бухуугчийг бишрэ харж байлаа. Охин өнийг хийсэн үү гэж сэтгэж тогтлон асуугаад тийм гэж хариулахад нийлбэтлэн ч өгөхгүй. Яг тэр агшинд Леоклодос гэх охинтой холбоос тавтав. Өнгөрсөн амьдралдаа тэрээр илбэдлэгээрээ зэвсгийн зэрэглэлийг хоёр шатаараа хурж чаддаг сууд нэгэн байжээ. Тэрээр эцэст нь илбэдлэгийн салбарыг бүхэлд нь шуугилж исэн. Бугуурчийн хүнд бишин чулуугаар хийснийг мэдхэд охин барал уулаг алтлаа. Тэд бугуурчийг шалахаар суцгаахад охин ямар томьёо ашиглах тухай тасарчдгүй ярьж эхлэв. Асуудал нь тэр хитрхи олон зүйл нэмхийг хүсэж байлаа. Материалын зохицуулан зүгээр өнгөрөөхийн аргагүй сайн байв. Түүний хүсэж Тэмүүжийг сонссон Сихүн орлож хацуултay тул бугуурчийг түүнд үлдэхин шийдэв. Охин түүний итгэлийг гайхан биширч тэд альбан ёсоор танилцлаа. Тэр бол илбэдлэгийн тэнхимийн 3 дугаар курс өсөх ангид суугч байв. Эрикагийн нэгэн зарцэрч манай хүүтэй уулзахыг шаардсанаар тэдний яриа тасалдлаа. Яа эсэргүүцэх гэж үзсэн ч Сихүн түүнийг зогсоож кофего ууж дуустал хэрэг зүйлээ эндээ хэр хэмээн залууд хэлв. Залуу түүнийг өрсөхийг нь урьсан бүдүүлэг аашныхаа төлөө Эрикагаас уучлал хүсхийг шаардлаа. Эрика өөрөө өрөх бичгийн орохыг болсныг Сихүн түн сануулв. Зарц энэ нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч Жеки шинэ өрсөхийг авах хэсгүй байсан гэж маргав. Бухимдсан Сихүн Эрика үнэхээр түүнийг явуулсан эсхийг асуухад залуу дур зоргоороо ашиглаж байгаа нь тодорхой болов. Яа ярианд оролцож түүнийг инвэ гэр бүлийн залуу эзний зүгээрч нэг зарц гэдгийг бүгд мэднэ гэж хэлв. Хилэгнсэн залуу балингийн шигшиг идэвхжүүлж орчин тойрноо хуургаад Бобл тэднээс хавгүй илүү олон хүн байгааг архирыг хэлв. Сихүн залууг өөрийнхөө тухай ярьж байгаа байх хэмээн хэлсэн зарцын өрийг улам хүргэв. Хариуд нь залуу тэдэн лөө зэрвлэний аратны сөргийг давтуулав. Сихүн айж хурлгүй байрандаа чанга зогслоо. Эдгээр аратнууд цэвэр манагаа хийгдээгүй тэр анзаарав. Залуу балинг бэлтгэхийн тулд өдийг зөөцөгч болгон ашиглаж байгааг гэр та урьж чадлаа. Нууцсан задэрсэнд айн сандарсан залуу Сихүн түүний чинжаалыг хийж бахан булан авахыг харав. Хамхаг төмрийн холбоосын дарцыг ашиглан Сихүн чинжаалыг металлаар бүрэн цалгууллаа. Сая юуны үндэс зэсэх нь орон зайд замхран алга болоход зарт аймшигтайгаар уус хаалдав. Сихүн үгээр завссангүй. Тэрээр тесрэх бүжөө идэвхжүүлэн залуу руу цавшгаа мэт таталж хүнд цавлтаар тэнцлийг төсгөв. Төвхтэй зүйлийг зайлуулсны дараа тэр яаруу эргэж
гэж бодлогийн тийм хэмээс ямар хичээл санаж босгохыг асуулаа. Үүнд сэтгэл нь хөөрсөн нөхөн өөрөө бас сууж байгаа эртний гэж бодлоо хичээлийг сонгохыг санаж болох. Зарц хөнөөс цогтохтой шууд Эрикадад тарлаа. Тэр охин хөөтөө хөндөгөр чинжаалыг нь харахыг шаардав. Жесиг авахтаа энэ явдлыг ахт мэдэгдэхгүй байхыг хатуу сануулж гэр бүлийн тэр хүнтэй өөрөө шийдэн гэв. Хотхны эрийг шатахтаа тэр хулгайн эсрэг гэж бодлогийг анзаарч Сэхүн өөрийнх нь болон багшийн халтын шигшлэг дээр үндсэн сөрөг ур чадвар бүтээсэн эсхийг гайхав. Тэрээр түүний дархны авиасыг эс зэрэгчээс өндөр байж магадгүй гэж өнлөв. Гэвч түүний шигшлийн ойлголтыг хараад шигшлийн авиасыг нь дор хаяжээ. Төвшин болгон тохируулах хэрэгтэйг ойлгов. Тэр хооронд ангидаа эргэн нэрсэн Сэхүн Эрикатай холбоос тогтоосон тухай мэдэгдэж хүлээн авлаа. Зарттай нь хийсэн нэг талыг барьсан тулаа нэг нь тэр харсан болов гэж тэр гайхав. Ялгалтын үеэр зарцын чинжаалын тамиг хуучсан тул тэр нөхөн төлбөр болох хэд хідэн холборыг хэдий хийжээ. Одоогоор ашиглаж чадахгүй байгаа ч тэрээр эдгэрийг хар сүнсний утастай нэгтгэхээр төлөвлөж байна. Ким багшийн зааж байгаа бүхнийг хэдий мэдэх тул одоо тэр хичээлийн үеэр өөдөж эхшив. Эцэст нь багш хичээлийн дадлага хэсэгт орлоо. Тэрээр сурагчдын өмнө төмөр блог тавьж материал нь нэжилж мандагийн байршлаас хамаарын хэлбэрийг нь өөрчилж болно гэж тайлбарлав. Тэр төмрийн хэлбэржүүлэлтийг үзүүлж энэ олон тал байдлыг эзэмших нь дахны ур чадварыг тодорхойлдог гэж тайлбарлав. Тэд харьцаж буй металлынхаа бодит боломжийг ойлгох ёстойг тэр онцлоо. Туслахын голоос төмрүүдийг тарааж Ким сурагчдад анхны даалгаврыг нь өгөв. Энгийн нэг зураас гаргахын тулд мандагийн байршлыг өдөртөө хэрэгтэй. Голоос төмрүүд маш мэдрэмтгий тул болгоомжтой байхыг тэр анхааруулв. Сэхүн хичээлийг ажиглаж багш шигшлэг дахны боломжийг хараахан үгүйсгээгүй байгааг ойлгов. Сурагчдад 10 минут өгөгдөв. Голоос төмрүүд нь анхны хэлбэртээ орохгүй байсан тул ихэнх сурагчид сандарч эхлэв. Зөвхөн Ханс, Сэхүн хоёр амжилттай болов. Ханс өөрийн хурд болон чадвар нь Сэхүнийхтэй тэнцэн гэдэгтээ маш идэвхтэй байлаа. Дараагийн алхмыг Сэхүнээс төрүүлж дуусгасандаа тэр баярсан ч баясгалан богинастай байв. Манагийн байршил нь бүрэн сүрсэн тул Ким багш Хансыг голоос төмрөө анхны хэлбэрт нь оруулах гэж шаардав. Боловсруулж харах нь анхааснасаа буруу байсан тул металл хэлбэржүүлэлтийг төсвөрч чадахгүй байв. Шар өс залуугаа хашран Заврыг яг тагтагсан гэж мөрхлаа. Ким түнд металлын боломжийг ойлгож чадаагүйг нь сануулв. Байшлыг нь сэргээж чадахгүй бол таныг төхөөрөмж хэлбэрчж байгаа биш. Зүгээр л модж байна гэсэн үг. Ханс дахин ихшээс өөр аргагүй болохдоо Сэхүнийг гүрвч байхыг анзаарч өрсөлдөгчөө бүрөөдүүлсаа гэж бодов. Яг энэ агшинд өнөөх өрсөлдөгч нь өөрийн байшлаа бүрэн хийж дуусгав. Ким багш маш их гайхаж хэлбэржүүлэлтийг дахин үзүүлэхийг түүнээс хүсв. Эдгээр голоос төмрийг кадетуудад зариулан тусгаарлан тохируулсан туулж боломжтой байгаа бөгөөд энгийн төмрөөр ингэж чадахгүй гэж Сэхүн бардам хариулв. Ким аргагүй эрхэнд зөвшөөрсөн ч түүний бодол ариун галын ариун сүмлий кинсэ буюу хэлбэржүүлэх томыг бүтээсэн хамгийн агуу дархан шууд чиржв. Сэхүн ижил үр дүнд хүрэх бүрэн өөр арга зам болсон юм болов гэж тэр гайхав. Хичээл тарсны дараа Ким түүнийг зөксөж эсэлтийн бэлэг болгон улаан гашийн хас бэлэглэв. Үүний цаг залууг шингэснээр Сэхүн улаан галаа үргэлжлүүлж чадна гэж тэр тайлбарлав. Сэхүн түүнд талархал сэжиглэж багш түүн зэсийн үндэс гих тусгай тусах хичээлийг сонгохыг санал болгов. Түүний заадаг энэ хичээл нь Бабелд хамгийн их төстэй байлаа. Сэхүн өнгөрсөн яндарлаа эргэн санав. Тэр үед Ким багшийн нэрийг сонсож байгаагүйгөө харж тэр хүн их цаг хугацаанд эмгэгтэйгээр төгссөн үү гэж гайхсан ч энэ өндөрт бүх зүйл ирээр тодорхой эргэж байгааг анхаарав. Хичээлийг сонгож суралцахаар тэр шийдлээ. Багш түүнд туслах хичээл хэдийн олон байгааг сануулсан ч эцэст нь зөвшөөрч нийтэр болохыг тэмдэглэв. Тэд гар барихад Сэхүн дахин биеийн хүрэлцээр хашвиж холбоосын ялгалтаар багшаас галт төмрийг шууд татан авав. Дараа нь гэртээ эргэн ирээд Сэхүн өөрийн дахин татварлахгүй чадварын тухай тунгаан бодлоо. Хэрв тэр хүнээс металл ялгаж авч чадж байвал хүний биеийг ч бас давтах, боловсруулах чадвартай гэсэн үг юм. Ер нь бол олон төрлийн манагийн шин чанартай байх нь бие дотор зөрчиж өгдөг тул аюултай бөгөөд тиймээс дагчдад нэг л зэжиг баримт сая зурдаг. Гэрч Сэхүн бол өөр хэрэг байв. Дулааны хаахад ашиглагддаг дотоод манаагаа дуусгаснаар түүний бие өөрөө аяндаа улаан гашийн цагийг татчихв. Үүнийг бүрэн эзэмшихийн тулд хангалт зориулсан манагийн хэлхийг бие дотроо бүтээх хэрэгтэй тэр ойлгов. Тэрээр дотоод энерги давтах хүнд хэцүү үе явцыг эхлүүлсэн. Амжилттай болоход түүний шин чанарын манаа бэхжиж улаан галын нефеси плюс зэрэглэл рүү ахив. Энэхүү агцсан түүнд эс зэрэглэлийн ур чадвар болгосонсон биеийн таталтын шивсрийг олгожээ. Түүний биеийн чадвар дэш хүч болон ерөнхий үзүүлэлтүүд нь мэдэгдэхүйц нэмэгдэв. Гэвч их хэмжээний хүчний урсгалыг дийлэхэд хэцүү байлаа. Тэрээр унаж бууж өгөх гэж байх яг тэр агшинд яагийн дууг сонсов. Охин түүнийг дуудаж материал нь байсаар байж одоо бууж өгөх нь зүгээр л мунхаг хэрэг гэж хэлв. Тэр үнэхээр ялагдлыг хүлээн зөвшөөрөх гэж байгаа мó гэж шуудхан асуув. Сэхүн нүдээ нээж шийдэмгий байдал нь иргэн сэргэлээ. Тэрээр өөрт байгаа бүх хэрэгсэл давуу талыг ашиглахаар шийдэв. Өрөөндөө ганцаараа суухдаа тэрнийгэн гол зорилгыг өөртөө тогтоов. Тэрээр найцж байв.
Дайсан ч бай энэ амьдралдаа ямар ч харамсалгүй амьдрах болно. Маргаашийн дархны газар хөл хөдөлгөөн ихтэй байв. Сурагчид бэлэн болсон бүтээгдэхүүнийг сургууль болон гадны хотод өгчдөд нийлүүлэх шаардлагатай тул семестрийн турш хийсэн зүйлсээ дуусгаж байлаа. Тасрах хан эцсийн төсөв нь үүнээс хамаарна гэдгийг сануулж бүгдийг хамаг хүчээр дайсахыг уриалав. Бүгд ажилдаа орон замаар орох сэхүү огтхонч сэтгэл хангалуун бус байв. Би энэ хамгийн сайн хэлбэртээ ороогүй байсан тул сүүлийн бүтээлд нь баг зэрэг зөрөө харчээ. Хялбар замыг сонгохоос татгалцсан тэрээр дартах үе явцыг эхнээс нь дахин ихлүүлнэ. Дондож стандартын бүтээгдэхүүн төсвөө баталгаажуулахад хангалттай ч тэр ядаж нэг үнэхээр өндөр чанартай зүйл хийхийг хүсэж байв. Түүнийг ажиллах тусам малхны хэмжээтэй турших дуу зохицож эцэст нь нэгэн дуу сонсов. Энэ болсон ч буй далайн дуу байлаа. Энэ нь түүнийг ямар нэг гүн гүнзгий зөв төрсний тохио байв. Түүнийг дуусгахад ерэн зүгээр нэг төр зургийн хурц чанартай байсангүй. Байнгын хурц нь металлын биед гүн сэрэгцэн байв. Тэрээр цагаан гэрэлт урт сүлдийг амжилттай хийж, цэцэрлэгчийн цагаан гэрэлт хэм маягийн ур чадварыг нэ. Энгийн төмөр ашигласан ч түүний регрессийн өмнөх ур чадвар илэрхий сэргийж эхэлнэ. Түүний бүтээлдээ бахархан харах зур хамт сурч хүчит нь аятайхан зөвлөж хийж чадахгүй тарчиж байв. Гэн багаархийн өгчөө сэхүүн лэдэ уулзав. Тэр түүний үндсэн enchantment ур чадварыг харахыг хүссэн. Тус ахын түүнийг Акарков дүрэгт байх нууцлаг ажлын байранд дагуулж очив. Тэд эцэст нь Хирена гэх эмгэний эзэмшдэг барилгын материалын дэвсгэр төрнө. Тэднийг ормогц Хирена руу хашгирч сэхүүнийг түүний найзаалаа юу гэж шууд асуув. Рэй түүнийг боловсруулах тэнхимийн шилдэг төсөрч гэж танилцуулахад имээ талан Академийн торонхой залууга хорс тандартай буруулсан байх гэж хэлв. Үүний дараа эмгийн ураа дахин Лея руу чиглүүлж хоримтлагдсан их ажлыг заав. Сэхүүн дэлгүүрийг тойруулан харахтаа Хиленагийн нууцлаг ур чадварыг биширч гэхдээ энэ төвшний хүн яагаад ийм газар энгийн дэлгүүр ажиллаж байгааг ахав. Лея ажлын ачаалал их байгааг хүлээн зөвшөөрч сэхүүнд өөрийн enchantment палер болон манасауд тэрэмдэж хийсэн нунтгуудаа үзүүлв. Тэрээр охиныг үндсэн 8 өнгөнөөс илүү олон өнгийг гайхалтай олон янзаар ашиглаж байгааг ажиглав. Тэр зөвхөн палетраа ашиглан гэмтсэн enchantment тамиг сэргээж чадах уу гэж асуухад хэн батлав. Өндөр материалын зарж санаа зовлохгүйгээр enchantment-ийг дахин нямлуулах замаар ингэж мөнгө олдог гэж хэн тайлбарлав. Түүний ажиллахыг харсан сэхүү номын цагаан охин Авиас татсандаа биш гэдгийг ойлгожээ. Үйл явц усам эрчимжиж эзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрөөж хамгийн ихэнд үсгийг хүсвэл тэрэгцэн дэх төрийн банкны данслаг 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дорч. Сууглуу маань заавч бүртгүүлээрэй.